Багдбаатар гэдэг. Би сонгоо хархан 23 дугаар хороонд эхний 6 хүүхдээ хамт ам бол 8 улаан амьдардаг. Том банд маань энэ жил 9 дугаар анги. Том охин маань 7 дугаар анги. Дунд охин маань 1 дугаар анги. 3 жоохон маань бол одоохондоо гэртээ. 2018 оны 12 сарын дундор өсөж мөрөөдөж явсан зүйлээ өсөлт болгож бичээд Худалдаа хөгжлийн банкнд өгсөн. Тэгээд Худалдаа хөгжлийн банк миний өсөлтийг хүлээн аваад надад туслая, дэмжиж гэд хариу өгсөн. Өөрийн гэсэн орон гэр өдөр тутмын орлоготой амьдрын гэдэг нь миний хувьд бол маш их хүсч мөрөж ирсэн зүйл байгаа юм. Энэ хүсэл зорилго минь бол 7-8 жил миний дотор хайсан. Тэгээ энэ бүхэн минь одоо биелж байна. Бид нэр зээлийн батлан даалтын сангийн 60% баталгаатайгаар бол Азийн хөгжлийн банкны төсөлд бол Батбаатарын гэр бүлийг хамруулж 8 хүсний хэлбэр одоо ингээд худалдаа авахт нь одоо санхүүжилтийг олгоод байна. Барьцаа хөрөнгө, урьдчилгаа мөнгө нэхээгүй маш их итгэж, найдаж энэ зээлийг надад олгож аваад би бол маш их баяртай. Бид бол ирээдүйд энэ сайхан олон хүүхэдтэй айлын амьдрал ах уу энэ дэлгүүрээс бол өөдрөг сайхан амжилттай үргэлжлэх гэдэгт бол итгэлтэй байна. Боломжгүй юм болгож өгсөн одоо энэ Худалдаа хөгжлийн банк орхон захирал, мөнгө насан захирал, цэцэг захирал, мөн дээр нь батлан даалт, зээжийн батлан даалтын сангийнхан өөр бусад одоо эзэн 5 шар салбарын бусад ажилчид албан хаагч бүгдэнд л одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ эхний битүүрийн болон өөр хүүхдүүдийн ирээдүйн хөгжил дэвшилт хамт байгаа Худалдаа хөгжлийн банктай баярлалаа.